За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ сайхан намарчж байна уу 22 оны хувьд бол Хятад улсч гэсэн Аз төвч гэсэн дэлхийд дахины хувьд бол эдийн засгийн асуудал одоо маш их анхаарал татсан асуудал болоод байгаа юм аа. Эдийн засгийн өсөлтийг одоо шууд төлхөн ахиулах юм чухал элемент нь бол ажлаар одоо хангах асуудал байгаа юм аа. Хүмүүс одоо ажил орлоготой болж байж за тэгээд юм худалдаж авна. Юм худалдаж авснаасаа болоод энэ хэрэгэлгээг өргөдөх нь гэх мэтээр эдийн засагтай шууд холбоотой. Хятад улс бол одоо дэлхийн хамгийн олон хүн амтай хамгийн том зах зээл. За тэгээд дэлхийн одоо хоёр дахь том одоо эдийн засгийн хувьд бол Хятад улсын энэ эдийн засаг ямар байх нь тэгвэл ажлаараа хангах байдал ямар байгаа нь зөвхөн Хятад улстай холбоотой биш. Аз төв бидний одоо хөрш орнууд тэгвэл одоо дэлхийн эдийн засгийн цааш ачиг хандлагатай бас шууд холбоотой байгаа гэдгийг одоо гарцаагүй дуртах ёстой байхаа гэж бодож байна. Ингээд одоо Шанхайд халдвар дэгдснээс эхлээд ингээд бодоход бол тухайн үед энэ ажил гүйдлийн хэмжээ 6.1% хүрж байсан. 3-4 дугаар саруудад ингээд 6.1% хүрч байна гэдэг чинь бол одоо Хятад улсын хувьд бол сүүлийн жилүүдэд байгаагүй юм ажил гүйдлийн том сорилт байгаа юм аа. Ингээд иймэрхүү байдал чиглүүлээд Хятадын засгийн газар нэг талаараа одоо халдвар хамгааллын бодлогыг чанга хэрэгжүүлэх, нөгөө талаар үйлдвэрлэлээ сэргээх, эдийн засгаа өсгөх, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах юм бодлогоодыг хэрэгжүүлж, ялангуяа энэ ажлаараа хангах салбарт бол одоо дөрвтэй арга хэмжээнүүдийг авснаар байдал одоо нэлээд одоо сайжирч оны сүүлж болоход одоо оны ихэн тавьсан зорилтоо бүрэн биелүүлэх юм боломж бүрдэж байгаа юм аа. Ингээд жижиг дунд аж ахуйн нэгжүүд бол Хятадын одоо шинээр ажлаар хангаж байгаа энэ салбарын одоо 90% өөрийг одоо гүйцэтгэж байдаг учраас энэ салбар бол одоо ажлаар хангах одоо энэ тэргүүн чухал одоо салбар болж тавигдаж байгаа юм аа. Ингээд Хятадын засгийн газар энэ ажлаар хангах асуудлыг зохицуулахын тулд бол одоо маш олон арга хэмжээнүүдийг авсан. Үүнд одоо хэдэн бүлэгт хуваагаад ярихад хамгийн түрүүнд бол одоо их дээд сургууль төгсөж байгаа энэ оюутнуудыг ажлаар хангах асуудлыг хамгийн түрүүнд. За түүний дараа нь бол энэ хот орж байгаа, ажиллаж байгаа энэ тариачдын ажлаар хангах асуудал. За ингээд энэ оюутнуудыг ажлаар хангах асуудлыг төр засгаас одоо маш их чухалчилж маш олон арга хэмжээнүүдийг авч одоо хэрэгжүүлж энэ асуудлыг зохицуулж байгаа юм. Шинээр төгссөн оюутнуудыг ажлаар хангаж ажилд авч байгаа ийм байгууллагуудад улсаас бас зохих хэмжээний ийм нөхөр мөнгө төлж ялангуяа нийгмийн даатгалын одоо энэ шимтгэлийг нь хөнгөлөх, чөлөөлөх юм арга хэмжээнүүдийг авсан нь бол аж ахуйн нэгжүүдийн эдгээр оюутнуудыг ажилд авах энэ ажлыг одоо маш их урамшуулсан юм аа. Маш олон аж ахуйн нэгжүүд энэ шинээр төгссөн оюутнуудыг шилж сонгож одоо ажилд авах талын одоо энэ үйл явцуудаар нэлээд ахистай болсон байгаа юм аа. Ингээд нөгөө нэг талаар бас энэ чөлөөт ажил төрлө гэж одоо байдаг. Жишээлбэл гэртээ суугаад орчуулах хийх, гэртээ суугаад одоо ном зохиол бичих, гэртээ суугаад одоо энэ гар утсаар энэ жуулчлагчийн ажил үйлс эрхлэх гэх мэт юм чөлөөтэй ажил төрлийг бас их улсаас одоо урамшуулад Бээжин хотын засгийн газрын хувьд бол энэ чөлөөтэй ажил төрөл хийж байгаа хүмүүст дунджаар энэ шинээс их сургууль төгсөж байгаа оюутнуудад дунджаар 900-аас 1000 юуны тэтгэврийг сард одоо олгож ийм одоо урамшууллын арга хэмжээ авсан байгаа юм аа. Ингээд энэ ихтэй сургууль төгсөж байгаа энэ оюутнуудыг энэ хөдөө орон нутагт очиж энэ гацаа тосхон зэрэг газруудад очиж одоо ажиллахыг одоо урамшуулж тэнд очиж одоо өөрийг туршлагажуулж ингээд энэ орон нутгийн үндсэн шатны юм ажлыг одоо хэдэн жил хийснийхэн дараа жинхэнэ одоо
энэ нийгэм хятадын нийгэм ямар байгаа вэ? Хятадын эзэн засаг ямар байгаа вэ? Ард түмний амьдрал ямар байгаа вэ гэдгийг одоо бүх талаар ойлгож хожим одоо улам их ажил үйлс босгох гэдэг нэг тусдаа ийм туршлагыг одоо хоримтлуулсан ийм ажлуудыг бас одоо хийж байгаа юм аа засгийн газраас. За тэгвэл үүнээс гадна одоо энэ хот орж ажил хийж байгаа энэ тариачид эдгээр хүмүүсийг ажиллаар хангах асуудлыг бас хятад улс маш сайн шийдсэн байгаа юм аа. Ялангуяа энэ сүүлийн энэ 3 дугаар сараас аваад өдгөө хүртэл энэ цар тахлын одоо удаа дараагийн дэглэлтийн явцад бол энэ том хотуудад ажил хийж байгаа энэ тариачид аргагүй ирэхэнд одоо нутгийн орондоо буцаж шилжилт хөдөлгөөн багаснаас болж одоо дахиж ажиллаар хангах юм асуудал нөөрлсөн. Энэ асуудалд чиглүүлээд хятадын засгийн газар бол эдгээр хүмүүсийг орон нутагт нь одоо ажил үйлс босгох, орон нутагтаа ажил орлоготой болгох ийм ажлыг одоо зохион байгуулж хийсэн нь бол эдгээр хүмүүсийг одоо ажиллаар хангах асуудлыг шийдэхэд одоо маш их тустай хүм үзүүлсэн байгаа юм а. Жишээлбэл одоо зарим одоо Шанхайг нэ, Гуанчжууг нэ, Бээжин зэрэг том хотуудад төр цаг одоо хөлсний ажил хийж байсан ийм тариачид бол цар тахлын нөлөөнөөс болж одоо гэр нутагтаа очоод одоо дахиж том хотод очиж ажиллах юм боломжгүй болсон нөхцөлд тэд одоо орон нутагтаа жишээлбэл одоо энэ алим жимсний цэцэрлэг одоо ажилуулах, аж ахуй ажилуулах тэгвэл одоо энэ тэжээх одоо дахиа галуу тэжээх юм аж ахуй эрхлэх тэгвэл загас тэжээх гэх мэт одоо тээвэр ийм ажил хийх гэх мэтийн ийм бие даасан юм ажил хийх явцад нь бол бодлогын хувьд тэгвэл одоо энэ мэрэгжлийн сургалтад дамжааны хувьд бол маш их дэмжлэг үзүүлж эдгээр хүмүүсийг орон нутагтаа одоо ажил үйлстэй болж амьдралын өөдөн татахад нь маш их тус төхөм үзүүлсэн байгаа юм. Жишээлбэл одоо ямар нэгэн хүн хотод байж байгаад одоо цар тахлаас бол нутагтаа хараад би нэг одоо жимсний хүрээлэн гаргахаар бодоход бол энд бол газар хэрэгтэй, газар эдлвэр хэрэгтэй. За энэ газрын шийдэж өгөх. За тэгээд 3 жилийн хугацаанд одоо татвараас хөнгөлөх. Тэгвэл эдгээр хүмүүсийг одоо жишээлбэл энэ хөдөө аж ахуйн жимсхнийг одоо бойжуулах юм мэрэгжлийн дамжаа сургалтанд хамруулах гэх мэтийн ажлыг зохион байгуулснаар нэлээд нэг бүлэг хүмүүсийг бол ажиллаар хангах асуудлыг маш сайн үр ашигтай одоо шийдсэн байгаа юм аа. Ингээд энэсэн гадна бол одоо энэ одоо хүндрэлтэй ажиллаар хангахад хүндрэлтэй ийм эмзэг давхаргын хүмүүст одоо ядуу амьдралтай ийм хүмүүсийг ажиллаар хангах ажлыг бас одоо бүх шатанд одоо зохион байгуулж энэ хүмүүсийнх нь өөрийнх нь одоо онцлогдсон тохирсон тийм ажлын байраар хангах ажлыг одоо хийж зохион байгуулж байгаа юм а. Жишээлбэл одоо зарим хүмүүсийг одоо манаач хийлгэх тийм ээ. Тэгвэл одоо замын цагдаад тусалж одоо энэ одоо зам тээврийн зам харилцааны оргил үед бол энэ замын цагдаад тусалж одоо энэ замын дэг журмыг сахиулах. За тэгвэл одоо энэ машины зогсоол дээр одоо юу гэдгийг зогсоолыг харахад дугуй зогсоолыг одоо удирдан хамаарах гэх мэт ийм ажлуудыг одоо хийлгэж байгаа. Ингээд ер нь ажиллаар хангах салбарын одоо гол өөр гүйцэтгэж байгаа салбар бол жижиг дунд аж ахуйн нэгжид төрөөхөн хэлсэн. Жижиг дунд аж ахуйн нэгж гэвэл одоо ердөө бидний одоо хамгийн сайн мэддэг бид бүхний амьдралтай шууд холбоотой жишээлбэл одоо өсчин гоо сайхан одоо энэ зугаа цэнгэний салбар караоке гуанз ресторан одоо гэх мэтийн энэ худалдааны зах одоо дийлхүүр энэ хүнсний ногооны зах гэх мэтийн янз бүрийн юм жижиг аж ахуйн нэгжүүд одоо хамгийн олон хүнийг ажиллаар хангаж байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийг тэтгэж дэмжих ажлыг энэ сүүлийн үед бол
энэ хятадын засгийн газрын салбарууд одоо маш чухал байранд тавьж ингэж хөгжүүлж байгаа. Жишээлбэл эдгээр цар тахлын үед ажиллаж байгаа эдгээр аж ахуйн нэгжүүдэд одоо хүнийг ажиллаар авсанд нь урамшуулал олгох. Жишээлбэл нэг хүнийг одоо ажиллаар авсан байвал энэ аж ахуйн нэгжийг одоо мөнгөн урамшууллаар хангах юм уу? Өгөөл зарим одоо татвар шимтгэлээс чөлөөлөх ийм бодлогыг одоо хэрэгжүүлсэн байгаа юм аа. Эдгээр цогц арга хэмжээ бодлогыг хэрэгжүүлснээс одоогийн байдлаар энэ хятадын ажилгүй байдлын хэмжээ 6.1% байснаас 5.5% болж одоо буурсан. Ингээд ер нь ажилгүй болоод дахин ажиллаараа одоо хангагдсан хүмүүсийн тав бол 2.5 сая болж одоо нэмэгдсэн гэх мэтийн одоо маш баярлууштай юм үр дүнд одоо хүрч байгаа юм аа. Ингээд энэ одоо үзүүлэлт нь одоо ямар үзүүлэлт байгаа бэ гэхээр энэ бүтэн жилийнхээ одоо бараг зорилтынхаа 60%-ийг гүйцэтгэсэн ийм одоо амжилт байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо үлдсэн жилийн сүүлч болтлох эдгээр хугацаанд бас одоо 4 сая хүнийг ажиллаар шинээр хангаж чадвал энэ оныхаа зорилтыг одоо маш сайн биелүүлж чаднаа гэсэн үг байгаа юм аа. Ингээд энэ цагийг ашиглаж та бүхэндээ хятадын энэ ажиллаар хангаж байгаа салбарын талаар товчхон мэдээллийг хүргэлээ. Энэ бидний танд хүргэсэн мэдээлэл бас та бүхэнд бас ямар нэгэн санаа оноо олгож та бүхэнд бас одоо тустай байх болов уу гэдэгт одоо найдаж байна. Анхаарал тавьж үзсэн та бүхэндээ баярлалаа.